Бүгдээрээ сайн байцгаана уу? Аримчис нийгэмлэгийн алсын хараавал Монгол дуртай айл болгонд Бурхны үгийг бичмэл хэлбэрээр хүргэх явдал. Энэ алсын харааныхаа хүрээнд бид нэр байгуулагдсан цагаас эхлээд Бурхны үгийг орчуулах, хэвлэх, түгээхэд гол анхаарлаа хандуулж ирлээ. Тухайлбал 1996 онд шинэ гэрээ, 1998 онд хуучин гэрээний зарим номууд, 2000 онд ариун библийг бид бүтнээр нь орчуулж уншигч итгэж түмэндээ хүргэсээр ирсэн. Улмаар 2004 он, 2013 он, 2019 онуудад бид нэр ариун библийн хяналт засварын ажлыг хийж одоо утгагүй 2019 оны хэвлэл бидний гар дээр ирэх гэж байна. Бид нар зөвхөн библи хэвлэх түгээхэд ажиллахаас гадна тусгай хэрэгцээтэй хүмүүст зориулсан бас хоёр төслийг хэрэгжүүлж байна. Нэг нь хараа өргөдийн Braille библийн төсөл. Уг библийн төслийн маань их бэлтгэл нь бол явагдсан байгаа. Удахгүй 2019 оны 11 сарын 15-нд бид нар Braille библийн хэвлэлийн нээлтийг хийхээр ажиллаж байна. Монгол хэл дээр Braille библ хэсэгчсэн хэлбэрээр хэвлэгдэж байсан. Харин манай нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа төслийн хувьд бүтнээр нь Braille библийг хэвлэхээр ажиллаж байна. Хүмүүсийг гуйгаал одоо энэ хэсгийг ингээ уншиж өгөөч гэдэг юм уу тий. Бусдаас ингээ хараат байна л гэсэн үг л дээ. Эзний үгийг одоо би даан судалж чадахгүй байна. Яг тухайн хүн өөрөө яг ингээд биеэр ингээд гараараа мэдрээд ингээд уншаад тийм одоо давуу тал байна. Хин нэгэн хүн уншиж өгөхгүй л одоо өөрөө ямар ч нэг унших Библи учраас учир дутагдaltaй байгаа юм л да. Тийм учраас одоо энэ Braille библи маань маш их ач холбогдолтой байна. Статистик мэдээгээр бол Монгол улсад нийт 16,600 орчим харааны бэрхшээлт иргэн байна. Ерөнхийдөө хүн хараагүй болсноор нэг олон боломжууд нь хязгаарлагддаг. Тэдгээрийн нэг нь бол яах аргагүй бусдын адил ном хэвлэл одоо гадаа дэлгүүрт байгаа номыг шууд аваад унших боломжгүй байдаг л да. Монгол улсад байгаа ганц хэвлэлийн цех нь бол манай холбооны дэргэд байдаг. Тэгэхээр бид өнөөдөр ямар ч номыг бариалаар ярьдаг үе дээд хэлбэрээр хэвлэх боломж бүрдсэн. Монгол улсын хувьд аваад үзэх юм бол маш цөөхөн номыг бид нар 2004 онд байгуулагдсанаас хойш хэвлэж хараагүй хүмүүстээ хүргэж байгаа. Уг төслийн хүрээнд 150 ширхэг Braille библийг хэвлэхээр төлөвлөж байна. Хэвлэгдсэн даруйд бид нар 21 аймагт байдаг хараагүйчдийн үндэсний холбооны салбарууд руу Улаанбаатар хотын Төв номын сангийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ном унших хэсэг рүү хүргүүлнэ. Өөрийн гэсэн яг Braille библитэй болох юм бол маш сайхан байна. Хоёр дахь төсөл маань сонсголгүй иргэдийн хайрын дохио төсөл. Энэ төслийн хүрээнд бүх орчуулга маань видео хэлбэрээр хийгдэх болно. Тэр үднээсээ бид нар студ байгуулад ажиллаж байна. Одоо бид нар яг Мота номон дээр ажиллаж байгаа. Монголд ойролцоогоор 10,000-аас 12,000 сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг. Гэхдээ тэдний 1% нь л уншиж бас бичиж чаддаг. Одоогоор 10 жилийн сургуульд 4,000 орчим сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч байна. Гэвч Монголд байгаа сонсголын бэрхшээлтэй иргэд хангалттай боловсрол олгогдоогүй. Хэдий боловсролтой боловч тэдний дээлийнх нь монгол хэлний үг өгүүлбэрийг ойлгодоггүй. Сонсголгүй иргэд Библийг уншаад ойлгодог гэж бодох нь өрөөсгөл. Тэд нар харж уншиж чаддаг юм чинь тэдэнд зориулж Библи хэвлэх шаардлага байна уу гэж энгийн хүмүүс гайхдаг. Учир нь тэдний ярианы болон бичгийн хэл нь энгийн хүмүүсийнхээс өөр юм а гэдгийг энгийн иргэд мэддэггүй. Сонсголгүй иргэдийн яриа болон бичгийн өгүүлбэр нь монгол хэлний дүрмийн бүтцээс ялгаатай байдаг. Эдгээр хүмүүс хоёр төрлийн хэлийг сурах шаардлагатай байдаг. Эхнийх нь дохионы хэл, хоёр дахь нь монгол хэл амны хайрцаг. Тэдний гар бол тэдний ам ба зүрхэн юм. Дохионы хэлний Библийн төсөл нь тэдний зүрхэнд хүрч тэдний амьдралыг өөрчлөн Бурхныг илүү ихээр таньж мэдгэд тусална гэж бид итгэж байна. Бид энэхүү сонсголгүй иргэдэд зориулсан Библийн төслийг хайрын дохио гэж нэрлэлээ.
Гурав дахь төсөл бол Библийн эхэл болох еврей, арам, грек хэлнээс монгол хэл рүү Библи орчуулах төсөл юм. Энэ төсөл маань стандарт монгол орчуулга гэдэг нэртэй. Тэгээ энэ төсөл маань нийт 7 хүн ажиллаж байна. Одоогоор бид нэр стандарт монгол орчуулга маань 40% гүйцэтгэлтэйгээр явж байна. Ойлгосон цагаас эхлээд бид нар нийтдээ 350 мянга орчим Библи, шинэ гэрээ, мөн аудио Библийг хэвлэж түгээсээр ирсэн байна. Харамсалт нийгэмлэг хэрэгжүүлж байгаа төслүүд үйл ажиллагааг та бүхэн бүх талаараа дэмжиж оролцохыг уриалж байна. Амийн үгийг айлбарт хамтдаа хүргэцгээе.